энэ хөөрхий ядарсан үр хүүхэдтэй энэ хүмүүсийг харж өрөвдөх тий нэрээ энэ хүмүүсийн амьдралыг аятайхан болгож болдгүй юм байх та гэж бодож тий харамсаж тий тэдний өмнөөс гомдож тий зүрх сэтгэл минь огшиж тий ийм надад зүрх сэтгэл бол би надад зориг зүрх би сайн санааны үзүр шалтгаалс гэдэг ямар ч гэсэн би энэ юмныхаа төлөө өөрийн бодол сэтгэлийн дуудлагаараа энэ болгоны хийхинсэн гэж зүтгэж зорж хүнд хэцүү замыг туулж яваа. Тэгэд энэ юм үр дүн гарна гэж би хувьдаа итгэж байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг бол би хог гэж байгаа. Монголын ард түмэнд ямар ч хэрэг алга 34% Монголын ард түмэн эзэмшнэ гэдэг бол доромжлол шүү дээ. 34% хүн чинь хэн ч биш шүү дээ. 66% хүн нь бол тэгнэ үстэй. Дараа жил ирээрээ ногдол ашгаас нэг жаах юм гарна тэрийг аваараа гэдэг нэг жаах юм гялтаалах юм байна л да Монголын ард түмэнд. Тэгэд оюутлага 5 толгойгоо ингээд өгчих юм бол өөр одоо юугаа бид нар барих гээд байгаа юм бэ? Юугаа одоо ард түмэнд өгөх гээд байгаа юм бэ? Тэгэхээр ард түмэн өөрийнхөө өмчил гэж бодож байгаа юм бол нэгдүгээр 100% уг нь бол өөртөө эзэмших хэрэгтэй. Монгол улс чинь бүхэл бүтэн гүрэн юм байгаа үстэй. Монголын баялаг чинь барьцаанд болдсон байгаа үстэй. Монгол улсны ганц үйлдвэр барьж чаддгүй юм уу? Яахаараа гадны нөхдүүд бидний ямыг дээрэмдэх ёстой юм бэ? Монгол улс үйлдвэрээ байгуулж чаддгүй бол дор хаяж 51% эзэмших ёстой. 51-өөс доош бол хэрэг алга. Тэлмийн суманд баригдсан цахилгаан станц бол өмнө нь баригдаад Могонголын нүүрсний уурхаан дэргэд баригдсан. За энийг бол улсын их хурлын гишүүн Гүндалаа тэр үед гишүүнээр сонгогдсон Хөвсгөлийн гишүүн байсан. Энэ үедээ бол Хөвсгөл аймгийн газар шороон дээр хятад шахаа явуулахгүй, хятадын хөрөнгө оруулагчдыг оруулахгүй гэж хөөж явуулаад тухайн компани хөрөнгө оруулалтыг зогсоож 35 мегаваттын барьсан станцын төр давхаар болгоод суманд нь хүлээлгэж өгөөд зүүс юм аа.